Монголын хамгийн эртний бичээсийг эрдэмтэд тайлж уншжээ. Булган аймгийн Могол сумын Хүйс толгой гэдэг газараас олдсон уг өшвөр нь 1400 гаруй жилийн өмнөх үед хамаарч байна. 13 дугаар зууны үед бичигдсэн Чингис хааны чулууны бичээсийг Монголын хамгийн эртний бичээс гэж үздэг байсан. Харин энэ Хүйс толгоогоос олдсон бичээсийг 1970 оны ихэнх үед илрүүлж байж. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд дарагдж байсан энэ бичээсийг эрдэмтэд саяхан тайлж унссан байна. Энэ бичээс Чингис хааны чулууны бичгээс 600 гаруй жилийн өмнөх үед хамаарна. Энэ бол зөвхөн монголчуудын төдийгүй Төв Азийн түүхэн дэх хамгийн анхны бичээс болоод байгаа юм. Монгол хэлээр бичигдсэн Чингис хааны чулууны бичгээс даруй одоо Эрмитажд байгаа чулууны бичгээс даруй 600 жилийн өмнө Монгол нутаг дээр монгол хэлээр бичигдсэн хөшөө чулуу бол анх удаа илэрч олдож байгаа. Нэгдэж байгаа. Тэгэхээр энэ нь бол монгол хэлний түүхэн хөгжлийг бол даруй 600 жилээр буюу 1400 жилийн цаана авчиж тавьж байгаа. Ингэснээр бол манай судлаачид бол одоогоор мэдэгдээд байгаа Бархмаа өсгөө бичигдсэн нийт 8000 гаруй дурсгалын дотроос хамгийн эртний дурсгал Төв Азад байгаа. Эртний дурсгал бол энэ Хүйс толгой бичиг. Монгол Бархмаа хэлээр бичигдсэн энэ бичээс дээр Түрэг улсын эртний тахилгын тухай бичсэн байжээ. Түргийн 4-р их хааныг насан эзэлсний дараагаар тахилга үлдэнд дахин ухаан төгс шинэ хаан төрөх болтугай гэсэн утгатай бичиг бөгөөд 601 оны үеих гэж тогтоогод байгаа юм. Укаварнаар Каган хааны жолава. Энэ юу гэсэн үг вэ? Овгийн ухаатай хүмүүснээр бол их хаан болон бага хаанд бол одоо дахилга өчиг өгвэ гэсэн үг. Энэ шиг маягтайгаар хамгийн сүүлдэн болов яг нь жеби дарахад уг битгий дархан битибэ гэж. Энэ юу гэсэн жевэ гэдэг дарахад хүн уг бичгийг бол дархалан бичвэ гэсэн үг. Иймээс бол шууд монгол хэлээр бичигдэнэ. Иймээс энэ бол яг нь бол манай Монголд ч гэсэн ялангуяа нүүдэлчин үндэст нь одоо олдож байгаа хамгийн эртний бичээс болно. Эртний санскрит хэлнээс гаралтай Бархмаа бичиг нь 6 төрөл байдаг. Германы Берлинд яг энэ Бархмаа бичгээр бичигдсэн 6-аас 7000 бичээс хадгалагддаг бөгөөд тэднээс хамгийн эрт үед бичигдсэн Хүйс толгойн бичээс юм а. Шинийн боди садва тэрхүү